Иргэн та дараах гэмтэрэг зөрчлөөс өөрчлөн сэргийлж өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулахгүй байхад анхаарч өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай. Жолооч та замын хөдөлгөөний дүрийг баримтлан хөдөлгөөнд оролцсноор зам тээврийн мосол, хүний эрүүл мэнд, амьнас, өөрийн болон бусдын эд хөрөнгийг эрсдлээс хамгаална. Телекамерын хяналтын дэд төв, дүүргийн цагдаагийн хэлцтэй хамтран замын хөдөлгөөний дүр тэмдэглэгийг зөрчсөн зөрчлийг хэмнэлгийн ухааны тусламжтай илрүүлэн хяналтыг 50 ажилтдаг. Иргэн та хог хаягдлыг зориултын цэг таях, ил задгаа хаяхгүй байх нь байгаль орчны бохирдлоос сэргийлэх, хүний эрүүл мэндийг хамгаалах, хот зөрөнгийн цэвэр орчныг бүрдүүлэх, гамшиг, халдвар төвчний эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Хогийг зам талбай, гол мөрөн, жалах шуудуунд хаях, барилгаахан хогийг зөвшөөрлгүй газар хаях, шатаахыг хог хаягдлын хуулиар зохицуулж, зөрчлийн тухай хуулиар иргэн аж ахуй нэгжид хоргуул өмдүүлэн зөрчлийг харилцуулдаг. Мөн нийт эзэмшлийн нийт хөрөнгийг зүү зохистой ашиглах, эвдэн сүрдэхгүй байх нь засвар нөхөн сэргийлтийн зардлыг хэмнэх, аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлэх, иргэн бүрийн хариуцлага, соёлын илэрхийлэл болдог. Тус зөрчил мөн хуулийн дагуу арга хэмжээ авч, мэдээллийн дагуу хяналтын камерын системийг ашиглан зөрчлийг илрүүлэн ажилтдаг. Малчин, мал бүхий иргэд мал аж ахуй эрхлэлийг хоригдсан үзвэл өөрийн эзэмшлийн малыг оруулахгүй байж хот зөөрөн газрын цэвэр байдлыг хангах, ногоон байгууламжийг хамгаалах нь аюулгүй эрүүл эмх зохицтой орчны үндэс юм. Хоригдсан бүсэд нэвтэрсэн малыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуулийн 2024 оны мал аж ахуй эрхлэлийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох, журам батлах тухай 9-р тогтоолоор түр хадгалах, түүнтэй холбогдсон гарах зардлыг малчин, мал эзэмшигчээр нөхөн төлөвлөх. Иймд иргэн та дээрх зөрчлүүдээс өөрчлөн сэргийлж, хариуцлагатай байх нь эрүүл аюулгүй орчныг бий болгох, хайртай хүмүүсээ хамгаалах эхний алхам юм.